Эрхэм сонсогчдоо, үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм аа. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 3 дугаар бүлэг. Сөнөөгч бодол. Харуусал. Харуусал азгүй тохиолдлоос үүдсэн сухалдал, сэтгэл дундуур байдлыг хэлнэ. Төсөөлдөө та ямар нэг зүйлийг бүтээхээр ихээхэн хичээж, зорилгодоо хүрэхийн тулд хүч гаргаж, гэтэл гинт азгүйдэл тохиолоо. Үр дүнд нь харуусал бий болж, далдах хумсрын өөрлөгөө чиглэсэн төрөм гийлэл үүсдэг. Энэ нь улмаар аль нэг тодорхой эрхтнийг өвтгдөг болно. Тэр эрхтэн нэгдүгээр ээлжинд гэмтдэг гэх аргагүй. Элэг. Энэ бол ялагдлын гаслан гэж хэлдэг юм. Бөөр. Тааламжгүй тундас үс. Бусад эрхтэн гэмтгэхээс гадна маш их энерги алдагддаг. Харуусал нь амьдралд ялалт, ялагдал гэж байдаггүй, зөвхөн үр дүн гэж байдаг гэдгийг ойлгоогүйгээс үүсдэг юм аа. Сайн ч бай, муу ч бай, үр дүн л үлддэг. Хэрвээ үр дүн танд таалагдахгүй байгаа бол ямар нэг зүйлийг буруу хийжээ гэсэн үг. Тэгвэл зам байдлаа өөрчил. Би танд ямар ч үр дүнг тэр танд таалагдахгүй ч байсан ялалт хэмээн хүлээж авч байгаарай гэж зөвлөмөр. Энэ нь таныг ямар нэг эерэг зүйлд суралцахад сургах болно. Урам хугарах. Урам хугарах нь бэлэгдээгүй ямар нэг зүйлд сэтгэл готрах, эсвэл өөр нэг зүйлд итгэлээ алдрах үед төрдөг мэдрэмж. Бүтэх гэж байсан зүйл амжилтгүй болоход түүнийг бүтээхэд саадулсан бүхэнд гомдож, хорсож, үзэн ятхаас гадна урам хугарна. Энэ нь эргэн тойрны ертөнцийг болон өөрийгөө устгах шууд програм. Ийм мэдрэмж маш хүнд өвчнийг дагуулдаг. Жишээ нь амьдралд урам хугарах нь сүрьеэг, эр хүн эмэгтэй хүнд урам хугарахад хүсэл буурах, эмэгтэй хүн эр хүнд урам хугарахад бэлэг эрхтний элдв өвчнг дагуулдаг. Урам хугарах хамгийн дөт зам бол эртнээс бүх химийг төлөвлөх. Хичнээн химийг төлөвлөн төдий чинээ их урам хугардаг. Иймээс төлөвлөгөө зохиохдоо болгоомжтой ханд. Зүгээр л эерэг зорилгоо тавиад ертөнцийн хүч далдах хумсартаа хамгийн сайн аргаар хэрэгжүүлэх боломжийг олгоо. Бодит байдалтай эвлэрч амьдр.
олон хүмүүс хиймэл төсөөллөөр амьдардаг. Тэд хүчээр эргэн тойрноо өөрчилж зөвхөн өөрийнхөө итгэл үнэмшилд захируулах гэж оролддог. Энэ нь боломжгүй зүйл бөгөөд амьдралын эцэст урам хугардаг. Урам хугарахын эрэг тал нь ертөнц миний хүлээлтэд таарах ёстой гэж бодох. Аливаа имийг хугаршгүй цорын ганц туйлын зориг хэмээн төсөөлөхийг хүсэх хүсэл юм аа. Нэг хүн социализмын үед дотоод явдлын яамд ажиллаж байж л дээ. Социалист систем задарсны дараа тэрээр улаан хоолой хор тавдраар өвдөж өнгөрсөн. Тэрээр коммунизмын туйлын зорилгыг нуран унахтай эвлэрч чадаагүй бөгөөд бүх насаа дэмий өнгөрөөжээ хэмээн уран хугарснаас болж өвдөж улмаар бие барсан нь тэр ажээ. Хорон үг, хорон санаа. Та хэн нэгний тухай бодож явах үед та хоёрын дунд мэдээлэл энергийн совог бий болдог. Хэрэг муугаар бодож ярьж байгаа бол далд ухамсарын нарийн төвшөнд түүнд хохирол учруулж байгаа хэрэг. Хэн нэгэн цэрэг бодол явуулснараа таны далд ухамсарт өөрийгөө хөнөөх програмд залгагдж байдаг. Бүү шүү. Шүүгдэхгүй болно. Ямар шүүхээр шүүж байна? Түүгээрээ шүүгдэн. Ямар хэмжээсээр хэмжиж байна? Тиймээр л хэмжигдэнэ. Хүмүүс далд ухамсарын төвшөнд нэг нэгийгээ өрдөөл алж байдгаа харамсалтай нь ойлгодоггүй. Хорон үг, хорон санаа энергийн төвшөнд унгаж байдаг бөгөөд биеийг сөнөөж амьдралыг богиносгох уршигтай билээ. Миний нэг танил сүүлийн үед ядраад байгаагаа ярьж түүнээс цэвэрлж өгөхийг хүссэн юм. Ядаргааг нь тайлах явцад далд ухамсартай харилцтал тэрээр хэд хоногийн өмнө нэг танилтайгаа олны дунд муудалцаж түүнийг элдвэр хэлсэн байлаа. Түүний ядаргааг би тайлаад далд ухамсарт нь бусадтай элдгээр харилцаж байх талаар тохиролцсон билээ. Ямар ч сөрөг санаа, өгүүлэмж нь өөрт болон өрөөлд хохирол учруулдаг. Ялангуяа эцэг эхийнхээ эсрэг хэлэх хорон үг, хорон санаа их аюултай. Эцэг эхээ хорон яригч нь үхлээр дуустдаг гэсэн үг байдаг. Надтай эцэг эхийнхээ эсрэг хорон мууг ярьснаас үүссэн өвчнөд хүмүүс их тааралддаг. Ийм хүмүүсийн өвчин маш хүнд, орчин үеийн ангаах ухаанд эмчлэгдэхгүй гэсэн оноштой голдуу байдаг. Хэрвээ эрүүл байж энэ ертөнцид удаан амьдрахыг хүсдэг бол тэр урт наслахын жорн, өгөөмөр сэтгэл, бусдыг хүндлэх, хошин шогийн мэдрэмж, адил зүйл, адилыгаа л татдаг билээ. Өнгөрөө зан. Энэ нь өөрт байгаа ямар нэг чанараа бусдад хит өсгөж харуулах гэсэн зам. Өнгөрөө зангийн эерэг тал нь бусдад өөрийнхөө давуу игнэшгүй гэдгийг харуулж бусдын анхаарал дэмжлэгийг хүлээх юм. Өнгөрөө зам бол өөрийнхөө амжилт бололцоонд эргэлзэж өөртөө итгэлгүй, өөрийгөө үргэлж бусдаас дутууд тооцох чанартай илрэл юм а. Тийм хүмүүс үргэлж бусдаас онцгойрохыг хүсдэг бөгөөд орчныхоо хүмүүсийн анхаарал дэмжлэгийг үргэлж хүсэж байдаг. Өөрийнхөө дотоод хүчинд итгэж сур. Эргэн тойрны хүмүүсийн юу гэж хэлэхээс хамааралгүй байж өөрийнхөө ертөнцийн төлөө бусдын өмнө хариуцлагатай байж сур. Даруухан байж сур. Энэ бол сайн үеийн нэгэн юм шүү. Ингэхдээ өөрийгөө байгаагаар нь хүлээж ав. Хинт хэрэгтэй байна? Тэр таныг анхаарах болно. Бусдын дээр өөрийгөө тавилгүй, өвөрмөц байгаагийнхаа төлөө өөрийгөө үнэл. Бусад хүмүүс ч өвөрмөц. Энэ л үед та бусдаас хүсэж байгаа анхаарал халамжаа хүртэх болно. Өөрийгөө зэмлэх, шийтгэх. Яагаад ч юм олон хүн өөрийгөө зэмлэх нь их сайн, зөв зүйл гэж ойлгодог. Өөрийгөө буруутгах чадж байвал хүн чанартай шинж, журамтай хүний шинж гэх нь ч бий.
Энэ бол утга учиргүй юм. Өөрийгөө зэмлэж байгаа хүн харин ч хамгийн дэг журамгүй нэгэн байдаг. Ийм хүмүүс үргэлж би хамгийн муу хүн, би үүнийг эдлэх хувь заяагүй хүн, би буруу юм хийлээ гэж өөртөө байнга хэлж байдаг. Ийм бодолтой хүмүүсийн сөнөөгч энерги нь бусад муу энергиас хамгийн муу нь гэж би боддог. Өөрийгөө зэмлэх, шийтгэх нь нөгөө талаар ямар нэг байдлаар хөгжүүлэх, өөрийнхөө үйлдэл амьдралаа сайжруулах, үүгээрээ бусдад аз жаргалыг авчрах гэсэн эрмэлзэл юм. Томчууд хүүхдийг битгий муу хүн болоосай, муу юмыг битгий дахиж хий гэсэндээ шийтгдэг. Тийм ч болохгүй, ийм ч болохгүй гэх боловч түүнийхээ хэрээр юуг сайн гэдэг яах ёстойг зааж өгдөггүй. Том хүн ч өөрийгөө шийтгэж, өөрийгөө зэмлэхийн хэрээр өөрийгөө засах сайжруулах хүсэлтэй байдаг. Гэвч энэ нь хүн өөртөө бүх юмд хил хязгаар тавьж, өөрийгөө тодорхой хүрээнд авчигдвал байдалд оруулдаг. Ингээд энэ жил жаахан ч гэсэн хязгаарын гадна гармагц 70 дахь хүнсрийн өөрийгөө шийдэх програм ажиллаж эхэлдэг юм аа. Үүнээс гадна өөрийгөө шийтгэх, зэмлэх нь үргэлж өвдөлт, зовох, азгүй тохиолдол, гомдол, хорсолтой холбоотой байдаг. Өөрийгөө зэмлэж эхлэнгүүт таны 70 дахь хүнсэр энэ л бүх харилцааны таагүй сөнөөгч зүйлийг шууд өөртөө татдаг. Өөрийгөө зэмлэх, өөрийгөө шийтгэх өвчин зовлон. Өөрийгөө зэмлэх энэ нь бардам зангийн нөгөө тал. Өөрөөр хэлбэл өөрлөгөө чиглэсэн төрөмгийлэл. Бас өөрийгөө шүүмжилж шийтгэж байгаа хүн өөрийгөө чухал боддог. Өөрийгөө шийтгэж өвтгснөөрөө хорвоог өөрчилж байна гэж эндүү боддог. Хүүхэд буруу зүйл хийдгээ. Тэр тоолонд шийтгэх биш харин ямарваа зүйлийг хэрхэн хийх, шийдэх ёстойг зааж өгөх хэрэгтэй. Шийтгэхийн оронд түүнийг шин тохиолдол бүрт хэрэглэх аргуудтай танилцуулах хэрэгтэй. Заримдаа хүүхдийг төрхөөс нь өмнө өөрийгөө устгах програмыг эцэгхэн суулгасан байдаг. Жишээ нь нөхөртөө гомдож, гутарч, улмаар амьдрахаас уйдсан жирэмсэн эмэгтэй өөрөө ч мэдлгүйгээр хүүхэддээ өөрийгөө устгах програмыг дэгдэж өгдөг юм. Ийм хүүхэд насан туршдаа зовж шаналдаг бөгөөд ээж нь түүнтэй хамт шаналдаг ажээ. Энэ програмыг зогсоох цорын ганц арга нь шалтгааныг олж бүх гомдлоо уучлж өөртөө хариуцлагыг авч чадах явдал юм. Энд нэг жишээ хэлье. 20 настай охин гар нь үе мдээгүй болдогт гомдолж иржээ. Түүний 70 дахь хүнсэртэй харилцахад тэр охин шилжилтийн насандаа гар хангалга хийж байжээ. Энэ тухай ээж нь мэдээд гарлуун дахин цохиж таньдаг сэтгэл зүйч дээрээ дагуулж очиж гин. Энд ч түүнээс сэтгцэн ямар нэг өөрчлөлт олж хараагүй бөгөөд түүнийг хэрвээ дахин ийм заваа юм хийвэл гарч нь хатна шүү гэж айлгаж. Олон жилийн дараа энэ түүх мартагдсанаас хойш дахин хуучин зуршлаа хэлтэл энэ зүйл давтагджээ. Энэ эмэгтэйд энэ зовлонгоосоо салахад ердөө л өвчнийхөө шалтгааныг мэдж аваад урдын айдас өөрийгөө буруутгах бодлоосоо салахал туслах байсан. Тэгээд ч тусалсан билээ. Өөрийгөө буруутгах бодлоосоо салахал туслах байсан. Тэгээд ч тусалсан билээ. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг. ертөнц дээр ноёрхдог нууцлаг, оюнсаг шиг авгаа хүчийг бэлэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа.
амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.1